Хамтдаа залбирцгаая. Биднийг хайрладаг ариун инэрэнгүй бидний Бурхан Аав минь. Бурханаас холдон гим нүгэл донд амьдарч байсан биднийг өрөвдөн эзэн Есүс бидний авах ёстой байсан хараал ба шүүлтийг өмнөөс минь аван эзний урсгасан үнэт цусаар бидний нүглийг мөнхөд угааж өгсөн тэр агуу нэгүсэлд талархаж байна. Бидэнд тэр агуу Бурхны хайрыг ухааруулан итгэлээр дамжуулан аварч өгөн мөнхийн ам ба Бурхны улсад орох алдар суут найдварыг өгсөнд талархаж байна. Бидний үлдсэн амьдралд ч Бурхантай хамт байж биднийг үргэлж үнэн дотор удирдан үлдсэн амьдралаа Бурхны хүсэл ба алдрын төлөө амьдрахаар удирдах байгаа эзэндээ талархаж байна. Энэ цагт эзний үнэт цусаар аврагдсан бидний эзний өмнө цуглан Бурхны нэгүслийг магтан дуулж үгнээ суралцсан эзэнтэй хамт байдаг ариун сүрэг дотор нөхөрлүүлж байгаа талархаж байна. Энэ цагт эзэн та бидний дунд хамт байж бидний хүн нэг бүрийг харж хандан Бурхны инэрэнгүй мутраар түшин эзний нэгүсэл ба үг ариун сүнсний хүчээр биднийг илүү төгс болгоорой гэж хүсэж байна. Бид үлдсэн амьдралаа Бурхны хүсэл ба алдрын төлөө амьдрахад удирдах өгөөрэй. Бид Бурхны үгийг сонсоод мартдаг бос харин өөрсдийн сэтгэл амьдрал дундаа сахин үйлдэхэд туслаарай. Бүх улс даяар байгаа чуулганууд хүнд бэрхшээл дундаж сайн мэдээг тарааж буй бүхий л ахын дүүс нэг бүрийг сахин хамгаалж зохистой нэгүсэл ба үгээ өгөөрэй. Төгсгөлийн үед эзний даатгсан ариун үргээ төгс гүйцэлдүүлэхэд олон сүнснүүд аврагдан Бурхан танд алдарн болоосай гэж хүсэж байна. Хэрэгтэй цагт нь зохистой үгийг бидэнд өгч бидний үйлдэх ёстой замыг зааж өгдөг эзэн та энэ цагт бидэнд харуулахыг хүсэж буй эзний үгийг, эзний ариун хүслийг бидэнд илүү ухааруулан ойлгуулж өгөөрэй. Бидний эзэн Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен. Хамтдаа сонсцгоё.
За магтан дууны багтаа баярлалаа. Библиэс бүгдээрээ олцгоё. Дуулал 1-р бүлэг. Дуулал 1-р бүлэг. 1-ээс 6 хүртэл удаахнаар хамтдаа уншицгаая. Буруу хүний зөвлгөөгөөр явдаггүй. Бузар нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй. Басамжлагчдын суулал суудаггүй хүн ерөөлтэй. Эзний хуулийг тэрээр багтаж, энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана. Урсгал усны дэргэд тарьсан мод адил ургацын цагт үр жимсээ гаргаж, навчис нахиа үл гатах адил аливаа үйл нь түүнд амжилт авчирна. Саар буруу хүмүүс харин өөр агаад салхиар ялгагдах тарианы халис мэт. Бурууг үйлдэгч хүмүүс шүүлтээс тиймд зайлахгүй. Бузар нүгэлт хүмүүс зөвхтийн шуулалд зогсохгүй. Зөвхтийн замыг эзэн мэддэг. Буруутын зам сүнэж мөхдөг. Дуулал 1-р бүлгийг голчлоод дуулал ном дээр гарч байгаа үгийг хид хідэн хуваагаад үгийг дамжуулж байгаа. Өнөөдөр сая уншсан үгэн донд харах юм бол дуулал 1-2 дээр эзний хуулийг тэрээр багтаж, энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана. За энэ дээр хууль гэж гарч байгаа маань хуучин гэрээн дээр бичигдсэн байдаг. Төлөөлөл болсон 10 хууль гэж гардаг. Гэхдээ түүнийг хэлж байгаа биш. Бурхны үгийг бүгдийг нь зааж хэлж байгаа юм аа. Тиймээс энэ ерөөлтэй хүн гэдэг нь дахин төрсөн Христэд итгэгч Бурхны тааламжит хүн. Ийм хүн эзний хуулийг багтан өдөр шөнөгүүгээр бясалгадаг юм аа гэж хэлсэн байна. Бурхны үгийг тэр хуулинд нь багтан баярлаж өдөр шөнөгүүгээр бясалгадаг. Та тэгвэл ямар байна? Бид бүхэн үнэхээр энэ Бурхны үгийг хэр зэрэг хүссэн тэмүүлж, энэ үгийг хэр зэрэг бид нэр багтан баярлаж байгаа бол нэг удаа бодож үзээрэй гэж хүсэж байна. Энэ ертөнцийн байдаг бүхий л зүйл, махбодын зүйлс ямар ч зүйлээс илүү Бурхны үгийг илүү их хүссэн тэмүүлж та мөн багтан баярлаж байгаа юу? Хэрвээ тэгж чадахгүй байгаа бол ямар нэгэн зүйл маань энэ дуулал ном дээр гарч байгаа үгнээс өөр байна. Хэвийн биш байна гэж бодож байна. Бурхны үгийг багтан баярлана. Энэ бол Бурхнаар багтан баярлж байгаа хэрэг. Үгэнд ойр байна гэдэг маань Бурхантай ойр байгаа хэрэг. Үгнээс холдож байна гэдэг нь нэг өсөндөө Бурханаас холдож байна гэсэн үг шүү дээ. Иохан 1:1 дээр эхэнд үг байсан. Үг Бурхантай хамт байсан. Үг өөрөө Бурхан байсан. Яагаад Бурхныг үг гэж энэ дээр хэлсэн болоо? Бид нэр харж чадахгүй байгаа энэ Бурхны үгийг харин бид нэр сонсож чадна. Тиймээс Бурхан өөрийгөө үгээрээ бидэнд харуулж байгаа юм. Янз бүрээр тийм үү? За тиймээс үгээр багтан баярлана гэдэг нь Бурханаар багтан баярлж байгаа хэрэг болж байна. Үгтэй ойр байгаа нь Бурхантай ойр болж байгаа хэрэг юм. За мөн Бурханаас холдож байна гэдэг чинь үгнээс холдож байгаа гэсэн үг шүү дээ.
Яков 4:8 дээр Бурханд ойртох тун. Тэгвэл та нарт тэр ойртноо гэсэн байна. Бид бүхэн Бурхантай ойр баяа гэд хичээгээд байвал Бурхан бас тэр хүнтэй ойр байх болноо гэж хэлж байгаа. Дуулал 73-ийн 28 дээр харах юм бол харин Бурханд ойр байх нь надад сайн юм. Бурханд ойр байх юм бол сүнслэг ёроолыг аваа зогсохгүй бүр бодитоор мах хотын ёроолыг авах боломжтой. Мөн гараахан аврагдаагүй байгаа гэр бүлийнхэн энэ хүмүүс маань аврагдах боломжтой юм. Энэ бол Бурхны өгж байгаа хамгийн том ёроол учраас тэр бахнэ. За дуулал ном дээрээс бүгдээр хамт уншиж үзье. Дуулал 73. 73 дугаар бүлгийн 24 байна. Хамт уншицгаая. Та намайг зөвлгөөгөөрөө удирдах, хожим намайг сүр жавхланд угтан авна. Та намайг зөвлгөөгөөрөө удирдах. Энэ ертөнцийн дээр энэ газар дээр амьдарч явах хугацаанд Бурхны үгээр дамжуулан Бурхныг мэдэж Бурхны нэгүслийг ухаарч бидний сүнс маань аврагдсан байгаа. Тийм учраас аврагдсны дараа үгийг даган амьдрна гэдэг нь биднийг итгэлийн амьдрал гэж хэлдэг шүү дээ. Та намайг зөвлгөөгөөрөө удирдах гэсэн байна. Хожим намайг сүр жавхландаа угтан авна. Бурхны үгээр аврагдсан хүн Бурхны үгээр удирдагдаад хамгаалуулаад мөн удахгүй тэр Бурхны алдар суунд орох болно гэсэн байгаа. Хүнийг Бурхны дүр төрхөөр бүтээсэн Бурхан хайраа өгсөн, Бурхан амиа өгсөн байна. Бурхны хүү болгоод Бурхны улсад оруулахаар Бурхны тэр алдар суунд оруулахаар анхны зорилго нь бол тийм байсан байгаа. Тиймээс энэ газар дээр амьдрах хугацаанд үгээр аврагдан, үгээр удирдагдаж та намайг зөвлгөөгөөрөө удирдах гэсэн байна. Хожим намайг сүр жавхланд угтан авнаа. Өнгөрсөн цагт бүгдээрээ ийм үгийг сонссон шүү дээ. Үгээр биднийг удирдан биднийг захирч байдаг. За тиймээс таны үг миний хөлдөх дэнлүү, миний замдах гэрэл юм аа. Тэгэхээр харанхуй шүн хэрвээ тэр дэнлүүний гэрэл байхгүй бол замаа олж чадахгүй шүү дээ. Явж чадахгүй гэсэн үг. Ийм харанхуй ертөнц дээр зовлон эмх замбраагүй энэ ертөнц донд бид нар Бурхны үг байхгүй байх юм бол яаж зөв итгэлээр амьдарч чадах болоо. За тиймээс дуулал 119-ийн 133 дээр харах юм бол алхмуудыг минь үгэн дээрээ тогтоож миний алхам бүрийг үгэн дээрээ зогсоож өгөөч. Ямар ч ёс бусан намайг ноёрхыг бүү зөвшөөрөөч. Бурхны үгийг дагаад амьдрах юм бол ямар ч гим нүгэл намайг ноёрхож чадахгүй. Гим нүгэл хийхгүй гэж байна. Та тийм учраас Бурхны үгээр дамжуулан аврагдсныхаа дараа Бурхны үгээр бид нэр зүрх сэтгэл болон амьдралаа өдөр болгон шинжлэн Бурхны үгээр
Бурхны улсад орох хүртлээ удирдагддаг байх нэ. Үгээр удирдуулж байгаа хүн удахгүй Бурхны тэр алдар суун дотор орох болно. За тиймээс одоо бол үгээр биднийг удирдах байгаа. Хожим нь алдар суундаа биднийг оруулах болно. Энэ үгийг нэг бодоод үзье. Бурхны алдар суунд орж байгаа хүн энэ хүн зөвхөн аврагдаад зогсохгүй. Бурхны үгээр сургамжийг авч амьдрах хэрэгтэй байх нэ. Эзний сургамж, эзний заавраар намайг удирдах өгөөч. Тэгсэн биз дээ. Тэг чуулганд явж байгаач аврагдаагүй хүмүүс үнэхээр олон байдаг. За мөн аврагдсан гэж байгаа мөртлөө ийм хүмүүс донд үгийг дагаж амьдрдаг хүн их цөөхөн байдаг юм шиг байгаа юм. Энэ хүн үнэхээр аврагдсан хүн үү? Яг жинхэнэ Христэд итгэгч үү? Бурхныг харахад за үнэхээр тэр ерөөгцөн хүн мөн болов уу? Энэ хүн үгээр удирдагдаад үгэн донд түүгээр багтан баярлаж байна уу? Бурхны үгээр багтан баярлаж өдөр шөнөгүүгээр түүнийг тунгаан бодон бясалгадаг гэсэн. Бурхны үгийг уншаад сонсоод дуулууртай байна гэдг нь зүрх сэтгэлд маань, миний амьдралд маань бүр гол зорилго нь болох ёстой. Бид нэр аврагдсныхаа дараа Бурхны үгийг уншиж байна, сонсож байна, ухаарч байна. Тэр үгийг зүрх сэтгэлдээ амьдралдаа сахиад амьдрна гэдэг чинь бидний хувьд жинхэнэ итгэлийн амьдрал байхгүй юу? Филиппой 2:16 дээр амийн үгээс баттай баригтун тэгвэл би дэмий гүйж дэмий хичээж зүтгээгүй хэмээн Христийн өдөр сайрхах болно. Илж Паул Филиппойд очоод сайн мэдээг тараагаад за Филиппойд байгаа хүмүүс ч бас аврагдсан байна. Үйлс 16 дугаар бүлэг дээр харах юм бол Филиппойд сайн мэдээ тарааж явах үед хамгийн түрүүнд Туатер хотод байсан тэр бүс бараа худалдаалдаг Рудиа гэдэг эмэгтэй аврагдсан байгаа тийм ээ. Аврагдсныхаа дараа Паул болон түүнтэй хамт явж байсан хүмүүсийг өөрийнхөө гэртээ авчирсан байгаа. Та нар намайг эзэнд итгэмжит гэж үзэж байгаа бол манайд очооч. Паул болон Силас за дээрээс нь Үйлс номыг бичсэн Лук түүнээс гадуур хэд хэдэн хүмүүс бас байсан баг. Энэ хүмүүсийг өөрийнхөө гэртээ очооч гэж байгаа чинь урьж байна гэсэн үг шүү дээ. Гэрээ бэлдэж байна. Аврагдаад өөрийнхөө гэр орныг бэлдээд өөрийнхөө амьдралыг ерөөсөө сайн мэдээнд зориулж амьдарч байна. За ингээд Лудиа энэ гэр бүл нь Филиппой чуулганыг эхлүүлсэн байдаг. Амийн үгээс баттай баригтун. Энэ үгийг бичих үедээ Илж Паул бүр тэр Ромын шоронд хоригдсон байх үедээ бичсэн захиан дээрээ бичдэг. Амийн үгээс баттай баригтун. Бурхны нэгүслийн сайн мэдээ. Бидний авсан энэ авралын Бурхны үг. Үгээс баттай бариа. Энэ нь та бид нэр уншиж, сонсож, ухаарч өөрсдийнхөө амьдрал дундаа боддоор хэрэгжүүлж амьдраа гэсэн үг шүү дээ. За амийн үгээс баттай баригтун тэгвэл би дэмий хичээж зүтгээгүй хэмээн Христийн өдөр сайрхах болно. Илж Паул Филиппойд сайн мэдээ тарааж явах үедээ евдээчүүдэд
баригдаад, ташуурдуулаад, шоронд хоригдоод та бүр өвхөх шахаж байсан. Сайн мэдээ тарааж байгаад маш олон хичээл зүтгэл, зовлон амссан байгаа. Гэхдээ аврагдсан хүн үгэн дотроо зөвөр амьдрахгүй байх юм бол тэр хичээл зүтгэл нь дэмий хоосон байх болно гэж байгаа шүү дээ. Амийн үгнээс баригтун гэсэн байгаа. Тэр үгийг ухаарад үгэн дотор зөвөр амьдрахыг хэлж байна. Тэр харанхуй шөнө дэнлүүг асааж байна. Яагаад асааж байгаа вэ? Зөв замаараа явахын тулд, өөрийнхөө ажлыг хийхийн тулд хав харанхуй байвал юу хийж чадахгүй юм биз дээ? Аврагдсан хүн итгэлээр амьдрахдаа үргэлж үгийг зууран бариад дуулууртай гар амьдрах хэрэгтэй. Тийм учраас дэмий хичээж зүтгээгүй хэмээн Христийн өдөр сайрхах болноо. За зөвхөн Илч Паул ч ингэ зогсоогүй. Христэд итгэгч бид нар ч бас эзний төлөө хичээнгүйлэн ажиллаж амьдарч байгаа. Гэхдээ Бурхны үгнээс бариад зөвөр амьдрахгүй байх юм бол бүхий л хичээл зүтгэл чинь хоосон байж ч болно. Энэ хичээл зүтгэлийг хэрвээ хоосон байх юм бол Есүс эзэн ирэх үедээ бидний үйлдэсний дагуу эргүүлэн төлнө, шүүх болно гэсэн байгаа шүү дээ. Гэтэл тэр хичээл зүтгэл нь хоосон байж байгаа Христэд итгэгч хүн тэр өдөр болох юм бол өөрөөрөө сайрхах, эргүүлээ шагнал болгож авах зүйл юу ч байхгүй. Би дэмий гүйгээгүй. 1-р Коринт 9-дэр харах юм бол уралдааны замд гүйгчд бүгд гүйдэгч нэг нь шагнал хүртдгийг та нар мэдэхгүй гэж үү? Та нар ялахын тулд гүйцгээ. Илч Паул итгэлээр амьдарч байхдаа энэ итгэлийн амьдралыг замд гүйлттэй зөөрлөж хэлсэн байна. Гүйж байгаа хүн тэр барайгаа тэр зорилгоо тодорхойлоод тийшээгээ тасралтгүй гүйж явах хэрэгтэй. Зовж байгаа. Хөл нь өвдөн. Бүр ингээл амьсгал нь түгжигдээд л их хэцүү байсан ч гэсэн нөгөө барай руугаа, зорилго руугаа бүх хүчээр ажиллаад гүйж байдаг. За бид бүхэн аврагцсныхаа дараа хэрвээ зөвөр итгэлээр амьдрахгүй байх юм бол энэ бүхий л хичээл зүтгэл чинь дэмий хоосон болно гэж хэлж байгаа. Амийн үгээс баттай баригтун. Манай чуулганы маань нэрийг англиар Life Word Mission гэдэг шүү дээ. Үгийг хэлж байгаа. Мөнх амийн үг. За энийг би анх Филиппой 2-ын 16-г уншиж байх үед тэр үед бүр нүдэнд тусаад ороод ирсэн. Амийн үгээс баттай барина гэдэг чинь зөвхөн ухаараа зогсохгүй түүнийг дамжуулан тарааж байгаа. Дээрээс нь өдөр шөнөгүүгээр бясалганаа. Өдөрч байсан шүнчвэ Бурхны үгийг тунгаан бодоод бясалгаад зүгээр нэг бодоод суугаад байгаа биш. Үгийг уншина, сонсно, дээрээс нь бодоод зөв сэтгэлдээ байнга түүнийгээ хэвж байдгаа. Тэгээ зарим утгыг нь харах юм бол өдөр нь тийм ээ одоо дуу хоолоогоор амандаа бувтнан явна гэсэн үг. Бид нар ишлэл чэйжлэх үедээ амандаа бувтнаад л явдаг үстэй. Тэг бувтнаад явж хахад миний хэлж байгаа үг чигэнд минь сонсогдно. Сонсогдсон үг маань зөв сэтгэлд маань биелэгдэж орж ирнэ. Тийм учраас тунгаан бодно гэдэг маань түүнийгээ зүрх сэтгэлдээ байлгаад өөрийнхөө амьдралдаа холбоно. Зүрх сэтгэлдээ мөн амьдралдаа түүнийгээ хэрэгжүүлэн явна гэдэг нь нэгэсэндээ тунгаан бодож бясалгаж байгаа хэрэг. Колосай 3:16 дээр Христийн үг та нарын дунд бэлхэн мор шиг. Христийн үг та нарын дунд бэлхэн мор шиг. Аврагцсныхаа дараа бид нар үгийг сонсож байна, уншиж байна. За суралцаж байгаа. Энэ үед Христийн үг бидний дотор бэлхэн дүүрэн орших ёстой.
Зарим хүмүүс жоох ингээл оролдчих юм бол шууд л хараал гарч ирдэг хүмүүс байна. Эн чинь бүр ингээ зүрх сэтгэлд нь тэр уур хилэн болохгүй зүйлсүүд бодол нь дүүрэн байгаа гэсэн үг шүү дээ. Жохон оролдох юм бол гадагшаа гардаг. Христийн үтэр хүний дотор бэлхэн дүүрэн байж их юм бол бидний бүхий л амьдрал үгийг дагаж амьдрахаас аргагүй байдаг аа. Та тиймээс Бурхны үг бидний амьдралд маань нэг байсандаа зуучлагч, за удирдагч мань болж байгаа юм. Христийн үг та нарын дунд бялхан мор шигэ. Йошуа 1 дээр 1:8 дээр харах юм бол за өнөөдөр хэлэх үг их олон байгаа учраас хайж ололгүйгээр би шууд урдаас хэлээд өгье. Йошуа 1:8 дээр харах юм бол Бурхан Йошуад хандан ингэж хэлсэн байгаа юм. Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж өдөр шөнөгүй үүнийг бясалган үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж чи амжилтад хүрэх болно. Чи амжилтанд хүрнэ. За ингэж хэлсэн. Бурхны үгийг амнаасаа салгалгүй өдөр шөнөгүүгээр бясалган за бичигдснийхэн дагуу сахин биелүүлээ гэж хэлсэн байна. Хэрвээ тэгэх юм бол чиний зам чинь өөдлөн. Чи амжилтад хүрэх болно. Тэгээ Бурхны ерөөл байгаа гэдгийг энэ дээр хэлж өгсөн байгаа. Лук 11:28 дээр харах юм бол Есүс за нэгэн эмэгтэйд хандан хэлсэн байна. Таныг тээсэн хэвлий, таныг хүхүүлсэн хөхн ерөөлтэйе. За ингэж хэлсэн байгаа. За католик сүмийн энэ бичлэгийг нь харах юм бол тийм ээ Санвартанч бай, Гэлмач бай ийм хүмүүс байнгын нэг юм чэйжлээ явж идэг. Мария таны төрүүлсэн хүү таны төрүүлсэн тийм ээ Христийг төрүүлсэн таны энэ хивли ерөөлтэй энэ хүүг Есүсийг амлуулсан хөх ерөөлтэй гэ Мариаг ингээ магтаж байгаа үг байгаа юм. За үнийг бүр ингээл цээжлэл байнга л баг залбирал гэж хэлдэг гэж байгаа юм тэнийг. Гэтэл Есүс энэ эмэгтэй үгийг сонсоод хэлэхдээ үгүй ээ. Бурхны үгийг сонсоод сахигчд нь илүү ерөөлтэй гэж хэлсэн баг. Бурхны үгийг сонсоод сахиж байна. Ийм хүн ерөөлтэй юм аа. Бурхны үгийг сонсоод сахиж байгаа хүнд ерөөл ирнэ гэдэг нь бүр амлагдсан байх нь байна. Бурхны өгөх ерөөл шүү дээ. Йохан 13:17 дээр Есүс өөрийнхөө шамнырын хөлийг угаагаад миний та нарт юу хийснийг та нар ч бас хийгээсэн юм би жишээ үзүүлсэн юм аа. Үүнийг мэдэж үйлдвэс та нар ерөөлтэй. Есүсийн үйлдсэн зүйл бол биднэрт жишээ буюу үлгэр дуурайл болж харуулж байна. Тэгээд энэ үгийнхэн дагуу үйлдэх юм бол тийм ээ үйлдээ гэдгийг бидэнд харуулсан байна. Есүс өөрийнхөө шамнырын хөлийг угаасныхаа дараа тэгвэл би эзэн бөгөөд багшаатлаа та нарын хөлийг угаасан юм чин та нар ч мөн нэгнийхээ хөлийг угаах учиртай. Миний та нарт юу хийснийг та нар ч бас хийгээсэй хэмээн би жишээ үзүүлсэн юм аа. Үүнийг мэдэж үлдвэс та нар ерөөлтэй. Эзний үг, эзний үйлс. Энэ утга учирыг нь ухаан түүний дагуу үйлдэх юм бол ерөөл ирнэ гэдэг нь бүр амлагдсан байна. Мэдэж үйлдвэс та нар ерөөлтэй гэж хэлсэн байгаа. Дэд хууль 10:13 дээр Мосе Израилийн ард түмэнд хандан хэлэхдээ мөн чиний сайн сайхны төлөө өнөөдөр миний чамд тушааж байгаа
Эзний тушаал зарилгуудыг дагаж мөрдөхийг шаарддаг усуу. Бурхан Мосегоор дамжуулан хэлсэн үг. Мосе хэлэхдээ чиний сайн сайхны төлөө өнөөдөр Израилийн ард түмэн Бурханы үгийг дагаж үйлдэ. Энэ нь юу вэ? Та нарын сайн сайхны төлөө юм аа. Миний чамд тушааж байгаа эзний тушаал зарилгуудыг дагаж мөрдөхийг л шаарддаг усуу. Бурханы үгийг энэ үгнээс холдоод түүнийг сахихгүй байгаа хүн Бурханы ёроолыг бол авч чадахгүй. Яагаад вэ? Бурхан үгэндээ хэлэхдээ үгийг сахиж байгаа нэгэнд Бурханы ёроол өгөгдөх болно гэдгийг амласан байгаа. Матай 6-гийн 33 дээр харах юм бол харин эхлээд Бурханы хаанчлал ба зөвхт байдлыг хайхтун тэгвэл гэсэн. Хаанчлал ба зөвхт байдлыг нь хайх юм бол энэ бүхнийг яана гэсэн бэ? Энэ махбодын хэрэгцээтэй зүйлээ бүхнийг та нарт нэмж өгнө. Бүр нэмж өгөх болно. Тэгвэл гэсэн байгаа шүү дээ. Хэрвээ тэгэхгүй байх юм бол энд ямар ч хамааралгүй болчихно. Бурханы үгийг сахиж байгаа хүнд ёроол ирнэ гэдэг нь амлалттай байгаа. Харин сахихгүй байх юм бол ёроол ирэхгүй, түүгээр зогсохгүй. Есүс Лук 6 дээр хэлэхдээ та нар намайг эзэн минь гэж дууддаг хэрнээ юунд хэлснийг минь үйлддэггүй юм бэ? Амаараа бол эзэн минь гэж байгаа мөртлөө хэрвээ үйлдэхгүй байх юм бол эзэн минь гэж хэлж байгаа үг нь ч гэсэн өөрөө худал болж байна. Тиймээс Христэд итгэгч хүн ч гэсэн аз жаргалтай байхыг, ёроолыг авахыг хүсдэг ч гэсэн Бурханы үгнээс хэрвээ хол байгаа хүн бол нэгэсэндээ сахин үлдэхгүй байгаа хүн нь бүр жинхнээсээ эсрэг тесрэг ийм ажлыг хийж гинэ гэсэн үг. Юу шиг вэ гэхээр жишээлх юм бол нэг суглаа худалдаад авлаа. Тэгсэн нөгөөх маань маш том хонжоор таарчихсан байна. Тэгсэн чинь нөгөө суглаагаа хадгалахгүй зүгээр ингээл нусаа нэгэ хайчлаа гэж бодъё доо. Энийг мэдэх юм бол бараг л харамсаад нойрон ч хүрэхгүй бах тийм ээ. Тэр 8 оранг нь бүгднг нь яг тааруулчихсан байсан чинь хайчиж байгаа юм. Бид нар Бурханы үгийг сахих юм бол тэр нь ёроол амлалт болсон байгаа. Бид нэр үгийг уншаад сонсоод түүнийгээ сахин үйлдэхгүй бай. Тэгэх юм бол Бурханы амласан юу ч надад хамааралгүй болно. Бурханы үгийг гэсэн байгаа ёроолыг би өөрөө хайж байгаа хэрэг болж байна. Энэ ертөнцийн хүмүүс өөрсдийнхөө ямар нэгэн арга, өөрийн хичээл зүтгэлээрээ амьдрцгаадаг. Тэгдэг үстэй. Гэхдээ Христэд итгэгч хүмүүс бол ондоо юм аа. Юу нь ондоо вэ гэхээр Христэд итгэгч хүмүүс өөрийнхөө хичээл зүтгэл өөрийн хөдөлмөрөөрөө сайн амьдардаг юм биш. Бид нар Бурханы үгийг сайн сахиж, Бурханы ёроол дотор амьдардаг байгаа юм. Өөрийн минь бүхий л зүйл Бурхандаа даатгаад Бурханы үгийг зүрх сэтгэлдээ хүлээгээд аваа сахиж юм бол тэгэх юм бол Бурхан өөрийгөө надтай солино. Би Бурханы хүслийн дагуу амьдрах юм бол Бурхан миний бүх зүйлийг дүүргэж өгнө. Христ итгэж хүмүүс магадгүй хэрвээ тэгж чадахгүй Бурханы үгийг уншиж, сонсож ингэ явж ийла. Үүнийгээ зүрх сэтгэлдээ амьдралдаа хэрвээ сахиж үйлдэхгүй байх юм бол гимших хэрэгтэй, эргэх хэрэгтэй. Энд чинь буруу гэдгийг нь ойлгоод дуулуургүй байгаа гэдгийг ойлгоод энэ чинь том гим нөгөө шүү дээ. Тиймээс гимшээд эргээд Бурханы үгэнд дуулууртай ингэж амьдрах ёстой. Христэд итгэгч хүний амьдрал бол тэр чигээр Бурханы үгэнд дуулууртайгаар амьдрдаг амьдрал.
Энэ бол Христэд итгэж хүний амьдрал. Дуулал 1:3 дээр ерөөлтэйе гэсэн байна. Буруу хүний зөвлөгөөгөөр явдаггүй, бузар нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй, басамжлагчдын суудал суудаггүй хүн ерөөлтэйе. Түүний дараа 3 дээр нь эзний хуулийг тэрээр багтаж, энэ хуулийг өдөр шөнөгүй бясалганаа. Урсгал усны дэргэд тарьсан мод адил ургацын цагт үр жимсээ гаргаж буруу хүний зөвлөгөөгөөр явдаггүй, бузар нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй. Басамжлагч гэсэн байна. Басамжлагч гэдэг чинь Бурхны үгийг мэдж байгаа хэрнээ үйлдэхгүй байгаа. Одоо юм ирээ цэргүү хүнийг хэлж байна гэсэн үг. Бурхны хууль түүнийг багтаж өдөр шөнөгүүгээр бясалган зүрх сэтгэлдээ байлгах ёстой. Тийм биз дээ? Ийм хүн урсгал усны дэргэд тарьсан мод адил ургацын цагт үр жимсээ гаргаж навчис нахаа нь үл хатах адил аливаа үйлэн түүнд амжилт авчирнаа. За Палестины энэ газар нь маш одоо хуурай хатсан газар байна. Борооч их орохгүй. Тиймээс бүр юм атар газар байгаа. За ийм газар мод тариад үзье. Ургах уу? Болохгүй шүү дээ. Хатаад өгчихнэ. Гэтэл энэ дээр харах юм бол урсгал усны дэргэд тарьсан мод гэсэн байгаа. Дахин төрсэн Христ итгэгч хүн бол ерөөлтэй хүн. Бурхны үгийг багтаж зүрх сэтгэлдээ амьдралдаа сахин үйлдэж байгаа хүн бол урсгал усны дэргэд тарьсан мод. Бурхан ийм хүнийг урсгал усны дэргэд тарьсан байна шүү дээ. За урсгал ус. Байнга л урсаж байна шүү дээ, тийм үү? Урсгал усны дэргэд тарьсан мод тэр үндсээ тэр усны хажууд байгаа учраас байнга л тэндээсээ шим тэнжээлээ аваад сайн ургана. Урсгал уснасаа шим тэнжээлээ авна. Байнга л одоо ногоор нь ургаж байна шүү дээ, тийм ээ? Аврагдсан хүн Бурхны нэгүслийн голын дэргэд харигдсан тэр модтой адилхан тэр нэгүслээс нь өөртөө шин тижээлээ аваад ямар ч зүйл болж байсан бай хатдаггүй байна. Үзэгсэлнтэйгээр за дээрэс нь сайхан ургаад цагт нь өөрийнхөө үр жимсээ гарганаа. Навчис нахаа нь үл хатах адил гэсэн байгаа. Ган гачиг болсон ч гэсэн навчис нь хатахгүй гэсэн байна. Яагаад вэ? Урсгал усны дэргэд таригдсан байна. Урсгал усны дэргэд таригдсан мод тэр ургацын цагт үр жимсээ ургуулна. Яг хэрэгтэй тэр цагт нь өөрийнхөө үр жимсээ гаргадаг. Боломж нь хэрэг өгөгдсөн байна. Бурхны алдар суугийн төлөө дуулууртайгаар өөрийнхөө бүх зүйлийг Бурханд одоо таацуулан нийцүүлж чаддаг байна. Тэгэхдээ Юта 15 дээр 13 дугаар ишлэл дээр харах юм бол Тэнгэрлэг эцгийн минь тариагүй алив ургамал үндсээрээ суулгадана. Ийм үг байгаа. Алив ургамал суулгахтын үед суулгагдсан тийм ээ. Гэхдээ Бурхан суулгаагүй бол яана гэсэн бай. Маш амархан хэлэх юм бол итгэж байгаа сүмд явж байгаа. Гэхдээ түүний дотор Бурхны суулгасан ам байхгүй. Энэ хүн Бурхны суулгасан хүн биш байхгүй юу? Үндсээ буруу газар суулгачихсан байна. Бурхан урсгал усны дэргэд тарьсан мод бол суулгадахгүй. Суулгадахгүй байгаа зогсохгүй. Ангачгийн үед хүртэл хорчихгүй. Дээрээс нь мөчөр навчин ногооноороо байна. Үр жимсээ хүртэл ургуулнаа. Уулал 1:3 дээр
аливаа үйл нь түүнд амжилт авчирнаа гэж хэлсэн байна. Урсгал усны дэргэд тарьсан мод адил ургацын цагт үр жимсээ гаргана. Тэгээ дээрэс нь аливаа үйл нь бүх хийж байгаа зүйл нь амжилтыг авчрах болно. Энэ амжилт гэдэг үг маань махбодын амжилтыг хэлээд байгаа биш, харагдахгүй байгаа тэр сүнслэг амжилтыг хэлж байна. Бурханд бүрэн найдан Бурхны нэгүсэл тэр тусламжаар нь бүхий л ажил нь тэр Бурхны нэгүсэл дунд амжилтанд хүрдэг юм аа гэдгийг хэлж өгсөн байна. Бурхны үгийг тунгаан бодон бясалгаж сахин үйлдэж байгаа хүн ямар ч зовлон бэрхшээл өөрт нь ирсэн ч Бурхны тэр удирдлага дотор л байж их юм бол өгтөөсөө айж имэж сандрах зүйл байдаггүй. Бурхны нэгүсэл тэр хамгаалалт дотор урсгал усны дэргэд таригдсан мод адил навчсан ногооноороо байна. За дээрэс нь ургацын цагт үр жимсээ ургуулдаг. Яг үүн шиг ямар ч зовлон хэцүү зүйл тохиолдсон. Бурхан ийм хүнийг дасгалжуулчихсан зөвөөр удирдах байгаа учраас итгэл нь байнга л бага багаар тогтмол өсч байдаг байна. За дээрэс нь Бурхны алдар суугийн төлөө тэр үр жимсээ ургуулж байдаг өөрийнхөө амьдрал дундаа шүү дээ. Урсгал усны дэргэд таригдсан мод навцногоо нь хатгүй шиг Христэд итгэгч хүн, энэ өрөөгдсөн хүн Бурхны хуулийг багтан өдөр шөнөгүйгээр түүнийг бясалгаж бодож байгаа хүн бүр нүүр царай нь хүртэл өөрчлөгддөг. Байнга л амар тайван бүр байнга тэр дүр төрх нь гэрэлтэж гэгэрч баяр хөөртэй байж идэг. Ямар ч зовлон бэрхшээл тохиолдсон бай тэн дотроо цөхрөөдөл сэтгэлээр унаад ингэдэггүй байгаа. 1-р Петр 5-ын 10-ыг харцгаая. 1-р Петр 5-ын 10 байна. А 1-р Петр 5-ын 10. Уншицгаая. Христ дотор та нарыг өөрийн мөнх алдарт дуудсан бүх нэгүслийн Бурхан өөрөө түр зуур зовсны чинь дараа та нарыг төгс болгож, баттгаж, бэхжүүлж байгуулах болно. Бүх нэгүслийн Бурхан. Бурхны нэгүслэр биднийг дуудаад биднийг аварж өгсөн тийм үү? Христ дотор та нарыг дуудсан. За дуудсан гэдэг маань аварсан гэдгийг хэлж өгч байна. Өөрийн мөнх алдарт дуудсан. Биднийг аварсан тэр шалтгаан зорилго маань Бурхны мөнхийн алдар суунд оруулахын тулд биднийг аварж өгсөн Бурхны зорилго байна. Ром 3-ын 23 дээр харах юм бол бүгд нүгэл үйлцэн тул Бурхны алдар сууд хүрдэггүй авч. Гим нүгэл нь Бурхны алдар сууг гүйцэлдүүлдэггүй, тэнд хүрэгдэггүй. Бурхны алдар суунд хүрэхгүй байвал юу болох вэ? Эсвэргээрээ мөнхийн ичгүүр хараалыг авах нь шүү дээ, тийм үү? Бүгд нүгэл үйлцэн тул Бурхны алдар сууд хүрдэггүй авч. Бурхан биднийг аварсан нь аврагдсан хүнд нэгүсэл, талархал, түүндээ эргүүлэн хариулаад дуулууртайгаар амьдарч байя. Ийм хүн урсгал усны дэргэд таригдсан мод шиг итгэл нь өсч байдаг. Ямар ч зовлон бэрхшээл ирсэн бай тэнд бэлтгэгдчихсэн. Тэгээд ургаж идэг байна. Тэм учраас биднийг аварж өгсөн зорилго нь Бурхны мөнхийн алдар суунд оруулахын тулд. Энэ бол аварж өгсөн шалтгаан юм аа. За тийм учраас Еврей
Еврей 2:10 дээр Христ та нарыг дуудаж цог жавхланд авчрахдаа тэдний авралын эхлүүлэгчийг зовлонгоор төгс болгох нь түүнд зохистой байжээ. Эзэн биднийг аварч мөнхийн алдар суунд оруулж өхийн тулд бидний өмнөөс зовлон авч бүр өгсөн байна. Биднийг аварж өгсөн зорилго нь биднийг мөнхийн алдар суунд оруулахын тулд юм аа. Аврагдсны дараа бидний итгэлийн амьдрал Бурхан хамтдаа байж биднийг удирдах байдаг. Гэхдээ зовлон бол байгаа. Христэд итгэж хүнд зовлон байдаг шүү дээ. Зовлонч байна, золиослолч байна. Төрүүлээд амьдарч исэн Христэд итгэгч ахан дүүс нар хэр зэрэг зовсон бол элч нар сайн мэдээг таарахын тулд ямар их зовлонг амсаад бүр үхэл хүртэл байсан. Энэ бол агшин зургийн зовлон юм а гэсэн. 2-р Коринт 4:17 дээр тийм ээ. Учир нь агшин зургийн ялахгүй зовлон нь тэр хөнгөн зовлон алдрын мөнхийн жинг бидэнд үлэм жарвжуулж байдаг аа. Бидний авсан энэ зовлон маань агшин зургийнх юм. Тэгээд үүгээр биднэрт өгөгдөх энэ алдар суу мөнхийн жин гэсэн шүү дээ, мөнх зүйл. Ром 8:17 дээр Христтэй хамт алдаршуулгахын тулд бид түүнтэй хамт зовдог тул энэ цагийн зовлонгууд бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш гэж би боддог. Энэ зовлон бол агшин зүрийнх. За хичнээн удаан зовлооч гэлээ тийм ээ. Үхэхээс цаашгүй шүү дээ. Зовлон төрхөн зургийг маш хөнгөн жижиг зүйл өчүүхэн бахнэ. Гэхдээ түүгээр дамжуулан ирэх алдар суун нь бүр мөнхийн жин. Гайхалтай тэр алдар суу байх болно гэсэн байна. Энэ цагийн зовлонгууд бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш ээ. За өнөөдөр нэг шоргоол заваачаад өгөх юм бол эргүүлээд танд нэг шар өхөр өгье. За мэдээж ийм ертөнцийн дээр байхгүй. Гэхдээ Бурхан үүнээс ч агуу зүйлийг хийдэг. Бидний төрхөн зур эдэлж байгаа энэ зовлон үүнийгээ мэдчих юм бол бид нэр итгэлийн амьдралд эзний төлөө авж байгаа энэ зовлон үүндээ бид нар цөхрөх биш бүр баярлаж хөөрөх болно. Тэгэхээр бид нарыг төгс болгож, баттгаж, бэхжүүлж, байгуулж байна. Биднэрт зовлон өгж байгаа нь биднийг босгож байгуулахын тулд юм ба. Тэгэхээр Матай 5:48 дээр харах юм бол Тэнгэрлэг эцэг чинь төгс байдаг шиг та нар ч мөн төгс бай. Ам руу явах энэ гэмтэн аврагдж байна. Аврагдсныхаа дараа бурхан шиг төгс болдог. Яаж хүн бурхан шиг бүрэн төгс болох юм бэ? Гэхдээ бурхан миний хагас шиг байхад л болно. Тэгсэн ч болно гэж хэлж байгаа юм. Тэнгэрлэг эцэг чинь төгс байдаг шиг та нар ч мөн төгс бай. Тийм учраас итгэлийн амьдрал донд Бурхны тэр нэг үүсэл үг хүч чадал биднийг өдөр бүр төгс болгож тийм ээ ямар ч зовлон тохиолдсон бай бид нарыг бүр бат зогсуулдаг, бат босгодог, хүчрхэгжүүлдэг. Бид нарыг төгс болгон, баттган, бэхжүүлж байгуулж үүний тулд биднэрт зовлон өгдөг юм а гэсэн байна. Энэ зовлон гэдэг маш сайхан зүйл шүү дээ. Би омдогч болох гэж байгаа ийм хүмүүсийг харах юм бол хүнийг нь харах юм бол их сайхан. За их л одоо
мэдлэгтэй, сайхан ярьдаг, их тийм хүнлэг, инэрэнгүү сайхан хүмүүс. Гэтэл юу нь болоогүй байдаг вэ гэхээр нэг тасалгааны цэцэг шиг л тийм үү? Үнэхээр сул дорой. Зовлон аваагүй, зовж үзээгүйгээр өссөн хүмүүс жоохон бэрхшээл хүрээд ирэх юм бол тийс чаддаггүй гараа яваад өгдөг. Өө би ингэж яагаад баг өөрөө өөхөх юм байна гэдэл. Тэгээ ийм байж болохгүй. Сайн мэдээ энэ хүн тараад чадахгүй. Тиймээс энэ их одоо хайрын хүн байгаа юм. Бурхан биднийг зовлонгоор дамжуулан хүчээр хөгжүүлж байдаг, бэлтгэж байдаг, батжуулан бэлдэж байдгаа гэсэн. Тиймээс энэ элч нар тийм үү ямар их зовлон амссан болоо. Зовлон амсах чинээгээрээ илүү хүчээр хөгжиж байсан байгаа. Ямар ч зовлон байсан бай түүний өмнө өвдөх сөхөрдөггүй, ундаггүй. Илүү бэлтгэгдэж байдаг байна. За тиймээс аврагдсан Христэд итгэгч хүмүүс зовлон дундаж гисэн Бурхан биднийг дасгалжуулан бэлтгэж бүрэн дүүрэн болгож байгаа гэдгийг маань байнга итгэлдээ санаад түүгээрээ өсөж Бурханы төлөө алдарсууны төлөө үр жимсийг ургуулдаг бахан. Алдарсуунд хэрвээ орё гэж байгаа бол аврагдсан Христ итгэгч бид нар Христийн төлөө тэр зовлонг авах л ёстой. Цог жавхланд авчрахтаа тэдний зовлонгийн эхлүүлэгчийг зовлонгоор төгсөөлөхөн түн зохистой байжээ. Еврей 10:2-10 дээр олон хүмүүсийг энэ алдарсуунд оруулахын тулд янз бүрийн зовлон байсан. Хэрвээ зовлон танд ирэх юм бол ирэх ёстой юм л ирж байгаа юм байна. Түүнд ингээд бүр баярлаж багтах ёстой гэсэн. Бурхан надад илүү том нэгүслийг өгөхийн тулд энэ зовлонг өгж байгаа юм байна гэж бодох хэрэгтэй. Гэтэл саар буруу хүмүүс харин өөр агаад салхиар ялгагдах тарианы хальс мэтэй. Энэ ерөөлтэй хүн Бурханы хуулийг багтаж өдөр шөнөгүй бясалгаад ийм хүн эзний үгэнд дуулууртай байж ямар ч зовлон сорилт ирсэн ба Бурханд илүү их найдаад Бурханы алдарсуугийн төлөө тэр үр жимс нь хүртэл ургаж байдаг байгаа. Харин саар буруу хүмүүс харин өөр юм аа гэсэн. Энэ дэр бүр саар буруу хүмүүс, муу хүмүүсийг ялгаж өгсөн байгаа. Бурхныг харах үед энэ аврагдсан, дахин дэрсэн Христ итгэгч хүмүүс бол зөвхт бүр сүт бүсгүй гэж хэлж байгаа шүү дээ. Ром 3:21 дээр харин идүүгээ Бурхны зөв нь хуулиас ангид илчлэгдэв. Есүс Христэд итгэх итгэлээр тэр зөвхт байгаа зогсохгүй нэгүсэлт нь итгээд Бурхны нэгүслэр үнгүй зөвт хөгднө. Адам дотор гим нүгэл дотор төрсэн хүмүүс Есүс дотор зөвхт болон төрж байгаа юм. Зөвхт болоо төрөө зогсохгүй зөвхт хүний ёсоор амьдрах ёстой. Гэхдээ энэ саар буруу хормоо хүмүүс нь Бурхны нэгүслийг ухаараагүй дахин төрөөгүй ийм хүмүүсийг хэлж өгч байна. Саар буруу хүмүүс нь ондоо юм аа, өөр юм аа. Саар буруу хүмүүс харин өөр агаа салхиар ялгагдах тарианы хальс мэтэй. Салхи хийсэх юм бол тэр хүн юунд ч хэрэггүй болж байна шүү дээ. Салхиллаа ийшээгээч хийсэд л нөгөө тийшээгээч хийсэд л одоо ингээл хормоо хүмүүс нь эцэст нь шатаагдах боллоо гэсэн. Энэ ертөнцийн салхи, гим нүглийн салхи, уруу татлагын салхи, энэ ертөнцийн хүмүүсийн уруу татлаганд нь ороод л амьдарч байдаг. Яг л салхиар ялгагдах тарианы хальс шиг. За тийм учраас энэ ертөнцийг замналыг дагаад явах юм бол унтаршгүй галтай тамд орох болно гэсэн байна. Матай 3:12 дээр
Баптист Иохан өөрийнх нь өмнө ирсэн байгаа юудэшүүдийг харж хэлэхдээ "Бут могоон удмаа ирэх уур хилэнгээс зугтгаж хэн та нарт сануулав? Христ тэр гартаа шигшигч сэрээтэй бөгөөд өтөрмөө гүйцэд цэвэрлээд буудаага сар авчинд овоолж хальсыг нь унтаршгүй галаар шатаа" гэж хэлвэ. За тэгэхээр энэ шигшигч сэрээгээр хэрвээ шигших юм бол буудаа нь үлдээд тэр хальс нь доошоо унана. За цалих ингээд үл хэлгэн тийм ээ. Тэгэх юм бол хальс хивгэн доошоогоо унаад бүр хүчтэй гисэх юм бол тэр буудаа нь бас доошоо унж байдаг байгаа. За буудааг нь сар авчинд овоолоод хальсыг нь унтаршгүй галаар шатаана. Яг л тэр хальс шиг гим нүгэлтнүүдийг унтаршгүй гал чинь тамыг хэлж байгаа юм биз дээ. Тэгм учраас хорон муу нэгэн нь өөрийнхөө шүүлтэндээ орох болно. Зөвхтийн жуулал зогсохгүй гэж хэлсэн. Тэр хорон муу нэгэн бол бурхны шүүлтээс мултрах аргагүй юм. Тэгээд зөвхтийн жуулал зогсохгүй гэсэн байна. Зөвхт гэдэг нь дахин төрсэн Христ итгэгч хүмүүсийн тэр цуглаан үүнийг хэлж байгаа. Тэрэн дунд орч чадахгүй. Дахин төрөөгүй хүмүүс аврагдсан хүмүүсийн дунд дахин төрсэн ариун сүрэг дунд байж чадахгүй юм аа. Энэ газар дээр бол зөвхт хорон муу ийм хүмүүс хоорондоо холилдоод байж иж болно тийм биз дээ. Тэр хивэг хальс нь яг л үр тариатай хамтдаа байдаг шиг, үрийн сүүл буудаатай хамт ургадаг шиг бузар сүнсний хүүхдүүд бурхны хүүхдүүд донд ч гэсэн нуугдаад л холилдоод байж иж болно. Үүнийг харах юм бол сайн ялгаж салгаж чадахгүй. Гэхдээ дараа нь үр тарианаас нь буудаанаас нь үр тариа ургана, харин үрийн сүүл нь дээшээгээ одоо байж идэг шүү дээ. Гэтэл үр тариан доошоо гулзаадаг. Ерөөсөө энэ үрийн сүүл бол өөрчлөгддөггүй, тэгээ босоогоорой байж идэг. За тийм учраас энэ ертөнцийн дээр хорон муу хүмүүс зөвхт хүмүүстэй холилдоод байж иж болно. Аврагдсан хүмүүсийн дунд хүртэл дахин төрөөгүй байгаа хүмүүс холилдсон байж байгаа. Тиймээс тэр хүмүүс ийм учраас л заримдаа итгэл дунд асуудлууд үүсдэг байна. Гэхдээ Тэнгэрт байгаа тэр ариун сүрэг дунд ихэн дөрөөгүй аврагдаагүй нэг сүнсч байхгүй байх болно. Хүлээж авахгүй, орж чадахгүй гэсэн баг. Бузар нүгэлт хүмүүс зөвхтийн жуулал зогсохгүй. Ийм нүгэлтнүүд бурхны улсад амьдарч чадахгүй юм аа. Зөвхтийн замыг эзэн мэддэг гэсэн. Зөвхтийн зам нь юуныг бурхан бүр мэдж байдаг, хүлээн зөвшөөрсөн байдаг. Мэдж байна гэдэг чинь өөрөө бурхан үүнийг нь таньдгаа гэсэн үг шүү дээ. Бурхан баярлж байдаг. За мөн бурхан сахин хамгаалж тусалдаг байна. Зөвхтийн замыг эзэн мэддэг, буруутын зам сүнэж мөхдөг. За 7-гийн 13 дээр харах юм бол хавчиг хаалгаар ор. Сүрэлд хөдөлдөг хаалга нь уужуу, зам нь өргөн юм. Олонхон түүгээр тийш ордог. Ам өөд хөдөлдөг хаалга нь хавчиг. Зам нь нарийн юм. Цөөнхөн түүнийг олдгоо. За үүнийг хавчиг хаалга. За өргөн хаалга гэдэг нь тийм ээ. Итгэж байгаа хүн итгэхгүй байгаа хүнийг ялгаж салгаж ийна л гэж боддог байсан.
Мэдээж буруу болно ш. Гэхдээ 100% бас зөв биш юм аа. Гэхдээ түүний дараагийн бичвэрийг харах юм бол намайг эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин Тэнгэрт байгаа миний эцгийн хүслийг үйлдэгч нь л орноо. Эзэн минь гэж байгаа хүн чинь итгэж байгаа хүмүүс биз дээ. Эзэн минь гэдэл. Үүрээр залбираад шөнийн залбирал хийгээл бүр мацагвар залбираад их хичээнгүйлэн байж идэг. За. Ганцхан ийм хийгээ зогсохгүй өргөлж их хөргөн. Бо зарим хүмүүс нь бүр юм сүнслэг авьяас бэлгийг авдаг байгаа. Иш үзүүлдэг, хайр алиер ярьдаг, өвчин хүртэл идгээдэг. Гэтэл Есүс тэр өдөр надад олноороо эзэн минь би таны нэрээр иш үзүүлж эзний нэрээр пастор хийж байна, номлогч хийж байна. Гадаадад сайн мэдээ тарааж байна. Библийг зааж байна. Гэхдээ за үүнийг хэлэхдээ иш үзүүлж гэж хэлж байгаа юм. Таны нэрээр иш үзүүлж. За бүр боддоор таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, эзний нэрээр тийм үү? Чөтгөрөө зайл гэл. Тэнгүүд нөгөөх нь яваад өгдөг. Дээрээс нь өвчин идгээд. Олон гайхамшигыг үйлдэж байсан босуу. За ингэж хэлж байгаа. Гэтэл Есүс юу гэж хэлсэн бэ? Би та нарыг огт танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар надаас зайл. Энэ хүн өөрийгөө их том шагнал авна гэж бодож байсан байна. Гэтэл Есүс би та нарыг огт танихгүй. За зарим нь тийм ээ. Би таны төлөө их хичээ зүтгээд л ажиллаад л маш олон зүйлийг би хийсэн. Гэтэл намайг магтах байх гэсэн чинь үгүй та чинь хэн блэ? Би өөрөө чинь мэдэхгүй юм байна. Энд чинь одоо юу болж байна? Надаас зайл. Ингэж хэлсэн. Тэгэхээр энэ хавчиг хаалга, өргөн хаалга. Дээрээс нь нарийн зам, өргөн зам. Энэ итгэж байгаа хүн, итгэхгүй байгаа хүнийг ялгаж байгаа биш бах нэ. Энэ итгэж байгаа хүн, итгэхгүй байгаа хүнийг ялгах шаардлага ч байхгүй шүү дээ. Хамгийн гол нь энэ итгэж байгаа хүн донд хоёр төрлийн хүн байдаг. Каин, Абель хоёр яг адилхан тахилыг бурханд өргөссөн. Бурхан Абелийн тахилыг хүлээж аваад Каины тахилыг хүлээж авдаг. Тийм биз дээ. Зарим хүмүүсийг нь аваад заримыг нь авдаггүй. Юудэчүүд ямар их бурханд хичээл зүтгэлтэй хүмүүс байсан бэлээ. Хуулийг сахихын тулд хичээцгээдэг байна. 10 хуулийг сахиад л амралтын өдрийг сахидаг, 11-ээч өргөдөг, хичээнгүйлэн амьдарч байсан. Гэхдээ энэ хүмүүс Христийг хавьцсан, эсэргүүцсэн байна. Энэ чинь одоо ямар том буруу үйл болж байна тийм үү? За тиймээс энэ өргөн хавчиг хаалга, өргөн хаалга. Энэ бол итгэж байгаа хүн, итгэхгүй байгаа хүнийг ялгаад байгаа юм биш, харин итгэж байгаа хүнийг хоёр төрөлд ялгаж байна. Итгээд Деваажинд очиж байгаа хүн байна. Итгэж байгаа мөртлөө там руу явж байгаа хүн ч байна. За энэ үнэхээр одоо байж боломгүй зүйл. Мэдээж энэ итгэл нь өөрөө буруу итгэл байгаа юм. Библиэлд ийм хүмүүс маш олон гарч байгаа. Луг 13 дээр хавчиг хаалгаар орохыг хичээ. Би та нарт хэлий, орохыг эрэлхийлж ис чадах нь олон ажээ. Хавчиг хаалга. За нэгсэн доо. Деваажин руу орохыг хүчээж байгаа хүмүүс нь олон, эрэлхийлж байгаа нь олон. Гэхдээ орж байгаагаас нь орохгүй байгаа нь илүү олон юм аа. Сүүлийн үед за Христийн шашин бүр ингээд дэлгэрсэн ийм цаг үе шүү дээ. Янз бүрийн урсгал байна. Дээрээс нь сүмүүд олон байна. Пасторууд олон байна. Итгэж байгаа хүмүүс ч гэсэн их олон болсон. Гэхдээ энэ донд Бурхны яг мэддэг, Бурхны хүлээн зөвшөөрсөн хүн яг хичнээн байгаа бол зөвхөн замыг эзэн мэддэгэ гэж хэлсэн. Бурхан хараад, Бурхан таниад, за мөн бүр баярлаад
Хүн өөрөө удирдах өгдөг ийм хүн хичнээн олон байгаа бол тиймээс орхийг эрэлхийлвч ис чадах нь олон ажээ гэж сая хэлсэн штэ тийм ээ. Зөвхөн замыг эзэн мэддэгэ гэдэг чинь бурхан сайн мэдэж байгаа юм. Матай 10:30 дээр харах юм бол та нарын толгой дээрх ширхэг үсчин хүртэл тоологцсон. Бурхан бидний зүрх сэтгэл, бидний амьдралыг бүгдийг нь харж мэдэж байдаг. Зөвхөн ингэ зогсохгүйгээр миний бүр толгойн ширхэг үсийг хүртэл мэддэгэ гэсэн байна. Бид бүхэн тийм ээ энэ одоо сормоос маань хідэн ширхэг байдгийг мэддэг хүн бараг байхгүй. Гэтэл энэ толгойн үсийг хүртэл тоолсон. Үүгээр зогсохгүй надад бүр мэдэхгүй зүйл бурханд байхгүй юм а гэж байгаа. Тэгвэл 147 дээр оддыг тоогоор нь дугаарлаж гисэн шүү дээ. Тэнгэр дэх од хэд байдгийг хинч мэдэхгүй ээ. За одоо тийм ээ 100 тэрбум бүр тоолохыг аргагүй түүнээс ч илүү ихийг үтээсэн байгаа юм. Бурхан бүгдийг нь тоолсон гэж тоолоо зогсохгүй нэрээр нь дууддаг гэсэн байна. Бурханд мэдэхгүй зүйл гэж нэг ч байхгүй. Бурхан бидний зүрх сэтгэл, бидний амьдралыг сахин харж байгаа, мэдэж байгаа. Толгой дээрх ширхэг үс чинь хүртэл тоологдсон гэж байгаа шүү дээ. Бурхан тэгвэл надад тохиолдож байгаа зүйлээс мэдэхгүй зүйл гэж байхгүй. Миний бүхий л хийж байгаа ажлыг бүгдийг нь сахин харж байдаг юм. Гэхдээ бидний энэ итгэлийн маань байр байдал бидний амьдарч байгаа дүр төрхийг Бурхан бүгдийг нь харж байгаа гэсэн. Бурхан биднийг харах тэр Бурханы нүд бол огцонч тийм ээ жоохон ч амардаггүй, анивчдаггүй, байнга л харж идэг, ажиглаж байдаг гэсэн байна. Яов 23:10 дээр тэр миний замыг мэддэг. Тэр намайг шалгасан бөгөөд би алт мэд урагш гарч ирнэ. Миний замыг мэддэгэ, Бурхан мэддэг гэсэн. Зөв явж гин үү, буруу явж гин үү гэдэг бүгдийг мэднэ. Би Бурханы үгийг багтан баярлаж байна уу? Бурханаар баярлан хөөрж байна уу? Мэднэ. Тэр миний замыг мэддэг. Тэр намайг шалгасан. Түрүү хэлсэнчлэн Христэд итгэгч хүн зөв итгэлээр амьдраад явж яа. Тэгэх юм бол Бурхан биднийг одоо дасгалжуулан бэлтгэхийн тулд янз бүрийн зовлон зөвшөөрөн өгдөг. Энэ дунд Бурхан биднийг төгс бүрэн дүүрэн болгож байдаг. Тэр намайг шалгасан бөгөөд би алтан мэд урагш гарч ирнэ. За энэ шижир алт. Энэ юу вэ гэхээр янз бүрийн холц байхгүй бүр цэвэр ийм алтыг хэлж байгаа юм. За алтны уурхаагаас алт гаргалаа. Тэр уурхаагаас олборлогддог алтнаас цэвэр алт гэж юусаа гардаггүй байна. Заавал холцтой байж идэг гин. Тэгээд хамгийн дөрөнд юу гэсэн гаргаж ирээд за хайлуулах 100хан дотор хийдэг. Би алт яаж гаргадгийг нэг харж ирсэн байгаа. За тэр хайлуулах 100-нд хийгээд маш халуун өндөр температураар түүнийг хайлуулж байгаа юм. За тэр ингээ харах юм бол яг ус шиг хайлчсан байж идэг. За тэр хойсныг нь гаргаж ирээд
За юм одоо листэн дээр тавьж агаад болохоор давтаж зохиж жагаад эргүүлээ тавьчих. За тэгэх юм бол бүр ингээд одоо цааснаас ч нэмтгэн болоод энэ ингээ хатч дэлгэгддэг байна. За тэрийг усанд хийх юм бол нөгөөх маань ингээд эргээд задардаг байна. Тэнгүүд нь эргүүлээд гал руу хийнэ. За ингээд нөгөө бүхий л холцнууд нь алга болоод салж унаад ингээ гаргаж ирээд л хайлуулаад дахиж гаргаж ирж давтаад ингээд холцыг нь алга болгодог байна. Яг үүн шиг бурхан биднийг дасгалжуулан яг л тэр шижир алт шиг, цэвэр алт шиг болгохын тулд бурхны алдар суунд орох зохистой хүн болгохын тулд ингэж хийдэг гэсэн байна. Зөвхтийн замыг эзэн мэддэг ээ. Бурхан бүгдийг нь хараад байж байгаа. Мэддэг гэдэг маань эзэн би эзний төлөө ийм зүйлийг хийсэн. Та мэдж байгаа үстэй. Үгүй ээ. Би та нарыг огт танихгүй. Хүлээн зөвшөөрнө гэдэг чинь өөрөө таньж байна, мэдж байна гэсэн үг. Тэр хүний иргэний харьяаллыг нь шалгаж үзээд үнэхээр боттой байна уу? Түүнийг нь хүлээн зөвшөөрөх нь штэ. Зөвхтийн замыг эзэн мэддэг. Бидний явах замыг бурхан харж байгаа. Мэдж байгаа. За мөн дээрээс нь мэддэг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр баярлдаг гэсэн. Сахин хамгаалж өгнө, тусалж өгдөг байна. Буруутын зам сүнэж мөхнө. Тэрийн зөвхтийн зам нь алдар сунд орох зам, буруутын зам бол сүнэх мөхөх зам юм аа. Тиймээс Матай 25-ын 34 дээр за урд хэсэг дээр нь хэлсэн байгаа. Тэгээд хаан баруун талд байгстад хандаж эцгээр минь өргөдөх ёстой наашир ертөнцийн суурьаас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсгай. За дээрээс нь Матай 25-ын 41 дээр тэгээд тэр зүүн талд байгстад хандан харагдахста надаас зайл. Диавол болоод түүний элч нарт бэлтгэсэн мөнх галд ороо. Зөвхөн мөнхийн дивааж харин хорон мөн диавол болоод түүний элч нар бэлтгэсэн мөнх галд ороо гэсэн. Есүс үр жимс байхгүй тэр чидүүн модыг харааж байсан тийм ээ. Тэр модонд одоо тийм том гим нүгэл одоо байгаа л юм бах та. За би нэг номон дээрээс харсан чинь Бертранд Рассел гэдэг хүн. За тэр хүн бол өөрөө философч хүн байгаа. Гүн ухаантан гэж байгаа юм. Тэр хүн баг байхдаа одоо аав ээжигээ алдаад маш юм хатуу христийн шашны тийм сургуульд эмээтэйгээ хамт өссөн байдаг гэн. Тэгсэн энэ хүн бурханд юусоо итгээгүй гэж байгаа юм. Эцсээ хүртэл итгээгүй. Тэр хүн нэг ном бичсэн. Тэр хүн хэлэхдээ би яагаад Христэд итгэгч биш вэ? Тэгээд итгэхгүй байх хэд хэдэн шалтгаан байгаа юм. Тэр дунд нь Есүс инжирийн модыг хараасан учраас би итгэхгүй. Нэг хүн за нэг одоо алимны модон дээр очиод алим идэх гэсэн байхгүй. Тэгсэн чинь алимгүй байна гэдэл шууд уурлал хаглаад шатаага ич. Аюу үнтэй адилхан. Тэр инжирийн мод цаг нь болоогүй байсан гэж уулна гарч байгаа юм.
Инжирийн мод нь өөрөө цаг нь болохоор үр жимсээ гаргадаг байгаа. Их үр жимс гаргах цаг нь байх юм бол ихийг л ууланд гаргана. Бэтлэлтийн тарах юм бол мөчр нь гарчихсан, навчсан зулцгалсан байна. Бурхны ард түмэн гэдэг нь яригдаад байгаа мөртлөө үр жимс байхгүй. Энэ нь Израилийг хэлж байгаа. Израильчууд Бурхны ард түмэн гэж байгаа боловч тэндээс үр жимс гарахгүй байгаа. Үүнийг нь хэлж өгч байгаа юм. Яг үүнтэй адилхан бид нар ч гэсэн Бурхны ард түмэнд Бурхны алдарт ямар ч үр жимс гаргахгүйгээр эцэст нь тэр шүүлтэнд орох юм бол мөнхийн сүрэлд орох болно. Бурхан бидний замыг маань хараад, сахин хамгаалаад хорон муугийн тэр хувь тавилан үүнээс бид нэр мултарсан байгаа юм. Хорон муу хүмүүс зөвхтүүдээс ялгаатай. Зөвхт хүмүүс нь мөнхийн алдар суу ерөөлийг авах болно. Матай 25:46 дээр тэд мөнх шийтгэлд харин зөвхт нь мөнх амь руу орох юм аа. Зөвхт нь мөнх амь руу орно. Хорон муу нэг нь мөнхийн шийтгэл рүү орох болно. За тэгвэл эндээс дуулал 1 дээр ерөөлтэй хүн. Үнэхээр Бурхныг харахад тэр ямар хүн ерөөлтэй байдаг вэ гэхээр эзний хуулийг тэрээр багтаж энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана. Бурхны үгийг бодоод ээжлээд зүрх сэтгэлдээ байнга хэвж зүрх сэтгэл өөрийнхөө амьдралдаа байнга сахин хэрэгжүүлж байгаа хүн ерөөлтэй хүн. Ийм хүн ерөөгдсөн Бурхныг харахад зөвхт хүн юм. Бид нэр байнга л тэр ерөөгдсөн хүн тэр зөвхтийн замаар үйлддэг байх хэрэгтэй. Бурхныг харахад бол зөвхтийн зам гэж байна, хорон муугийн зам гэж байна. Хавчиг хаал түүгээр ороод нарийн замаар явж байгаа хүн байна. Яагаад хавчиг хаалгын дараа нарийн зам байгаа вэ? Өөрийнхөө хичээл зүтгэл гин нүгэлтэйгээ орох боломжгүй. Цор ганц Есүсийн цуснд нь найдад орох боломжтой маш хавчиг хаалга байх нэ. Тэр хавчиг хаалгаар орсон хүн, аврагдсан хүн байна. Есүсийн загалмайн зовлонгоор нь дамжуулан түүнд нь итгээд. За тэгээд харанхуун замаар явж байгаа. Тэр өргөн замаар явж байгаа зам эцэст нь зам гэсэн байна. Амьд хөдөлтөг хаалга нь хавчиг, зам нь нарийн юм гэсэн байгаа. Түүнийг хайгч нь цөөн байдаг. Түүнийг олдгон цөөн юм аа. Сүрэлт хөдөлтөг хаалга нь уужуу, зам нь өргөн, олонхон дүүгээр тийш ордгоо. Өөрийнхөө дур зоргоороо амьдардаг бүхий л хүмүүс тэр өргөн хаалга, уужуу хаалга, өргөн замаар явж байгаад эцэст нь сүрэлд хүрж байна шүү дээ. За тиймээс энэ зөвхтийн зам, хорон муугийн зам. Энэ хоёр төрөл байгаа. Хүний замыг, зөвхтийн замыг Бурхан мэдэж байдаг. Байнга л хамгаална, баярлан туслах болно гэсэн. Харин буруутын зам сүнэж мөхдөг. Тэр ерөөгдсөн хүнийхэн талдан зогсоод зөвхтийн замаар нь үйлдэн явж явах хэрэгтэй. Тиймээс хүн удахгүй Бурхны алдар суунд орохын тулд түүний дагуу хийх хэрэгтэй юм аа. Бид бүхэн итгэлийн амьдралаа энэ үгээр өөрийнхөө итгэлийн амьдралыг бид нэг харах хэрэгтэй байна. Яг боддоор би ерөөгдсөн энэ ерөөлтэй хүн үү? Буруу хүний зөвлгөөгөөр явдаггүй. Буруутын энэ ертөнцийн хүмүүсийг дагаад яв.
тийм ээ үүгээр зогсохгүй. Энэ хуучны зан чанар маа түүнийгээ дагаад явна. Эн чинь яг л адилхан буруу хүний зөвлөгөөд явж байна гэсэн үг. Бузар сүнс биднийг мэхлэхдээ тэр хуучин зан чанарыг минь ашигладаг байгаа. Бузар нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй. Бурхны үгийг хаяад явж байгаа. Ийм хүн бурхан харахтаа энэ хүнийг гим буруутан бузар нүгэлтэн гэж хэлж байгаа. Басамжлагчдын суудалд суудаггүй хүн ерөөлтэйе. Бурхны үгийг уул нь мэдээд байгаа мөртлөө яг үгэн дээр тэгж байгаа гэсэн би бол энэ үгийн дагуу амьдрахыг хүсэхгүй байна. Энэ юу вэ? Энэ чинь одоо үнэхээр ирээцээргүй хэрэг юм аа. Филиппо 2:8 дээр Есүс хэдийгээр тэрээр Бурхны дүр байсан ч боолын дүрийг авч хүнтэй адил болжээ. Хүн дүрхийг олсон тэрээр өөрийгөө дордуулгаж үхэлд загалмай үхэлд хүртэл дуулууртай байваа. Бурхантай адилхан байсан. Гэхдээ боолын дүртэй хурж ирээд бүр үхэлд загалмай үхэлд хүртэл дуулууртай байсан гэж. Есүс үхэлд хүртэл дуулууртай байсан шиг бид нар ч гэсэн аврагдаад Христийн зан чанар бидний дотор байгаа юм бол ариун сүнсийг дагаж эзний тэр тааламжит хүслийн дагуу бид нар үлдсэн амьдралаа өнгөрүүлэх ёстой юм аа. Зөвхтийн замаар. Энэ миний явж байгаа зам бол тийм ээ зөвхтийн зам. Гэтэл яг боддоор зөвхтийн замаар хэрвээ та явахгүй байгаа бол хорон муугийн замаар явж байгаа л гэсэн үг. Зөвхтийн замыг эзэн мэддэгэ. Энэ үгийг байнга та бүхэн маань хараад ингээд хөдөл зуршил болгох хэрэгтэй. Дээрээс нь баяр хөөртэй байгаарай. Тийм ээ бурхан үүнийг хараад хамгаалж өгнө, баярлан хөөрдөг. Тэр улсад очих хүртэл бид нарыг сахидаг аа гэж хэлсэн байгаа. Дуулал 1 дээр гарч байгаа. Энэ үгийг та бүхэн маань байнга санаад дуулал 1 дээр байгаа энэ үг хэд хэд удаа хамтдаа бас сурлаа, уншлаа. За их богинохон бүлэг байгаа. Бүгдээрээ бол цээжилсэн баг тийм үү? Байнга ингээд цээжлээд уншиж байгаарай. За мөн дээрээс нь замаар явж явах үедээ ч гэсэн бодонго унтж явахдаа хүртэл бодож явах юм бол нойронч сайн хүрнэ. За энэ үгээр өөрийгөө нэг хараад би буруутсан зүйл надад үнэхээр энэ алдагдсан зүйл гэж байна уу юу гэдгийг бодоод за ингэх юм бол бид нэр яг л тэр урс улсны дэргэд таригдсан мод шиг гангачхийн үед навчс маань ногоон байна хатж хорж явахгүй байнга л үзэсгэлэнтэй урвцын цагт өөрийнхөө үр жимсээ ургуулад бурхны алдарч суугийн төлөө энэ бүхэл зүйл маань бидний амьдралд биелэгдэнэ. За ийм байгаасаа гэж хүсэж байна. Дээрээс нь за хэсэггүй хугацааны дараа зуны нэгдсэн семинар маань эхлэх гэж байна тийм үү? 1 жил дунд харах юм бол хаврын семинар, намрын семинар гэж болдог нэгдсэн семинар болж байгаа. Гэхдээ энэ зуны нэгдсэн семинар гэдэг маань хамгийн том манай чуулганы маань үйл ажиллагаа юм аа. 7 ээлжээр явагддаг байгаа. Нэг удаагийнхаараа 10,000 орчим түүнээс дээш хүмүүс цуглаж байгаа. Тэгээ жил болгон энэ оролцдог хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Одоо тийм учраас аль болох хурдхан шиг энэ одоо хоноглох байрыг илүү өргөсгөж энэ ажлыг эхлүүлээд явж байгаа. За тэгэхээр түрүүлээд аврагдсан байгаа бид нар нэг зүрх сэтгэлтэй болоод залбираад сайн мэдээгээ тараангаа олон сүнснүүд аврагдах юм бурхны ажлыг бид бүхэн хийнэ. Бурхан биднээ дамжуулан хийн. Тиймээс бид бүхэн зуныхаа нэгдсэн семинартаа пасторууд ч, номлогч нарч тийм ээ. Ийм онцгой хүн сайн мэдээ тараана гэж бодлогоогүйгээр бид нар
бүгдээрээ яг л адилхан энэ пастор номлогчдод адилхан бид нэр сайн мэдээг тарааж байгаа гэдэл оролцох хэрэгтэй. Бидний хийж байгаа зүйл маань бүгдээрээ ондоо. Гэхдээ амьдралын маань зорилго сайн мэдээ гэх ганцхан зорилготой. Тийм учраас эзэн аврагсдыг тэдэн дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байгаа гэсэн. Зуны нэгсэн семинараар хамгийн олон хүмүүс аврагддаг. Тийм учраас үүний төлөө хамгийн түрүүнд аврагдсан хүмүүс маань чин сэтгэлээсээ залбираад нэг сэтгэлээрээ хамтдаа нэгдээд дээрээс нь дуулууртайгаар тийм золиосон сэтгэл биднээс заавал гарах хэрэгтэй. Ингэхийн бол олон хүмүүс аврагдана. Иохан 15 дээр та нар их жимс гаргаж миний шавнар болоход эцэг минь алдаршина. Үгээр чинь та нарын миний шав гэдгийг мэдэх болно гэсэн. Тэгэхээр олон хүмүүс аврагдах юм бол бурханд алдарсуур очноо. Та дээрээс нь бид нэр Христийн шав гэх тэр баталгаа маань болдгоо гэж байгаа шүү дээ. Тиймээс урьдчилаад зуны нэгдсэн семинарт оролцох хүмүүсийнхээ төлөө залбираарай, бэлдээрэй. За дагуулад явахын төлөө бүгдээрээ хичээ зүтгээрэй гэж хүсэж байна. Хамт залбирая. Энэрэнгүй бидний Бурхан аав минь, бид Бурханыг мэдэхгүй байх үед Бурхан та төрүүлэн биднийг уучлан. Эзэн Есүс бидний өмнөөс үхэн урсгасан үнэт цусаар бидний нүглийг мөнхөд угааж дахиж шүүлт ба хараалыг авахгүй болгон ямар ч хийсэн гавьяагүй байхад аварж өгсөн нэгүсэл талархаж байна. Бидний бие ба сүнсийг бүгдийг эзэн та цусаараа худалдан авсан тул эзнийг хүлээ. Бид үлдсэн амьдралаа зөвхөн Бурханы хүсэл ба алдрын төлөө эзний сайн мэдээний төлөө л бүрэн дуулууртай байхад минь удирдах төрүүлээд аврагдсан бүхий л ахан дүүс нар Бурханы үг ба ариун сүнсээр илүү төгс болгон шинжилж өгөөрэй. Хараахан аврагдаагүй олон алдагдсан сүнснүүдэд сайн мэдээ хүргэж олон сүнснүүд аврагдсан Бурханы ажлыг явуулж өгөөрэй. Удахгүй болох зуны нэгдсэн семинараар олон сүнснүүд аврагдан Бурхан танд агуу алдар ба талархал нь байж энэ ажлын төлөө бүхий л ахан дүүс нарыг эзэн та өөрийн хүслээрээ эрхмээр хэрэглээрэй гэж хүсэж байна. Бидний эзэн Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.